Мэдээ үргэлжлэж байна. 75 настай Сингээ гой өөрийн 2 охин 3 зэгээ өсгснөөс гадна өдгөө 6 зэнцрээ өсгөж байна. Бага ангийн сурагчид амарснаар гэрэн сургууль аятай болж тэрээр багш шиг хүүхдүүдийн хичээлийг хийлгдэг гэх эерэг мэдээгээр хөтөлбөр үргэлжлэж байна. За жилд гээд томор хичээл жилд хавар зум хавар вар зум эдэн чин сүмөр ажилтаа болохоор яахан тэдэн цаас олуулахын төлөө тэгэл айгуу эдэн хэдтэй ингэж явах сайхан байдаг. Оо нээлтэж хөлтөөл заримдаа хөлтөө заримдаа нээлтэж хөлтөөл хөөхтэй нэрчих гоё шүү дээ. Юм бодох юм байхгүй. Хангийн зүрэн дараа эмээ тэхөө өгөөд. Тэ хөөх. Тийм л. Хичээл амарсан чи ямар санагдчих? Муухай. Эмээтэйгээ өдрөг өнгөрүүлэх ямар вэ? Гоё. Өдөр тэрний юу хийж чинь? Хаяа нэг гэрээ зүрлэн хаяа тоглоно. Эмээгээ ядраж гин үү? Эмээ нь ядарч гин гэж хэлж гин үү? Ямар вэ? Хэлж байгаа. Хин их хүмүүлээд эмээгээ ядраагаад ээ. Хайроо. Энэ хоёр Та гурав юу? Эмээгээ ядраа. мөрөөрөлөд шүү дээ. Сингээ гой сүүлийн 20 орчим жил зэнцрүүдийг өсгөж байгаа. Өдгөө өдөрт 6 сартаагаас 13 нас хүртэлх 6 зэнцрээ хардаг байна. Хүүхдүүдийг хараад ядардаггүй сурчсан. Харин ч байхгүй үед нь өвүүлж сандаг, ганцаарддаг хэмээс юм а. Мөн хүүхдүүд нь түүнийг жилд 2 удаа суйлалд явуулж, асарч суйлдаг тул өдий зэрэгтэй зэнцрүүдийг харж байгаа гэдгээ тоцтгосон юм а. Манай найзуулгаагүй наалан хүүхдээ чи их ядардаг байх яаж ингэж өсгөөд байд ингээл. Гот сурчдаг юм шиг байна уу хүн. Тэгэл эдэнтэйгээ нэгэ хүрээд ирэхэл нэг амарцгэр. Бүрэн бүтөө оройд нэг сургууль юмас нэрэхтэр нэг сэтгэл амардаг шүү дээ. Нэг нь оройтой давлгүй тэр яагаад оройтой байна тэр ачуу нэг гал үчин тэгэл заримдаа бүгөө явчих шүү дээ удаас. Зэнцрүүдийг эрүүл саруул том болтол нь өсгөх нь Сингээ гойн хамгийн том зорилго хэмээс юм а. Хайртай шүү эмээдээ үргэлж хамт байж өсгсөн баярлаа. Зээ. Тэр хамгийн том зээ.